Ханаа тойруулаад таарсныхан дараа гадар татвар одоо бүсийг нь бүсэлдэг байгаа. Манайх болохоор энэ ханныхаа уяаг болохоор тэмээнийг цогтроор томдож хийдэг. Тэгээд Монгол гэрчээр нь айгүй гоё штэ. Мод тэгээд дээрэс нь малын одоо ус ноос зогтроос ер нь бол бүтэж байгаа штэ. Одоо гэрийн хамгийн гадар одоо 3 бүс гэхэд бүслүүр гэхэд л жишээ нь одоо одооны дийл сүүлээр одоо ингээд хийдэг. Харин эсгийн одоо энэ дээвэр туургайг бол бид чонны ноосоор тэгээд энэ одоо энэ ханы уяаг бол тэмээний одоо зогтроор томдог. Нүүж одоо буухад одоо ер нь бол Монгол гэршигийн ухаалаг хурдан одоо байран гэдэг чинь бараг ухсрахтай адилхан шүү дээ. Бас ийм хурдан барьдаг ийм гэр дэлхийд байдаггүй болов гэж бодож байна. Ханаа сайхан дуулчаад тооноо босгоод тэгээд одоо унаа үлгэж байна. Унаа үлгэхдээ болохоор мэдээж татхныхоо унийг үлгэсний дараа ингээд дөрвөн талд нь суур болгоод ингээд гол хэсэгт нь унаа өгөөд тэгээд араас нь унаа хатгаа явдаг байгаа. Манайх ч ингээд татхны 8 унтай тэгээд 8 хан ч мэдээж 10 толгойтой учраас 80 унд тэгээд 88 унтай 8 хантай ийм гэр байгаа. За манай энэ ахын гэрийг бол аав ээж минь бүх юм яг өөрсдөө ингээд гараар хийгээд ах дүүнрээрээ хийлгэжсэн. Өөрсдөө хийсэн гэртээ амьдрах шиг одоо сайхан зүйл хаана байх вэ? Ер нь бол ийм ядаж идэлгэж гэсэн удаан байдаг. За гэр барихад бол тэгэл том жижиггүй бүгд л оролцсон. Тэгжээжлд орнд барихгүй бол нэлээд бас уддаг байгаа. За бид нэр бол хөргөн гэлцүүлсэн бөөндөө сайхан ч өдөр болж гин өнөдөр. Манай өөрийн гэрийн унаа болохоор аав ээж минь гал голомтой бадраагаад 20 хэдэн жил болсны дараа хэдхэн жилийн өмнө саяхан л салсан байгаа. Одоо ч тэг хүний хэрэглээ гэж айгүй их болцсон учраас ийшээ чинь нүүж буухад ачаа их гэр эрен дүүрэн байдаг болж тээ. Гэхдээ л одоо манайх ч илүү дутуу ачаагаа тэгэл одоо сум оруулж кантинартаа тавьдаг ч юм уу тийм байгаа хэрнээ л тэг хүний хэрэглэх юм дөө. Манай хоёр гэр ч одоо ачаа ихтэй тэгээд хүн амьдарч байгаа нөхцөлд ачаа байхгүй гэдэг ч яах вэ тий. За унаа бүгдийг өглөгчлөө одоо тавга нөмрүүлнэ. Шуурж байгаа болохоор арай гэж гэр дээрээ гаргалаа. Тэгээс дээврээ өгчиж нэг юм дарлаа. Тэгэхгүй бол бүр цавг урчих гад ямар амар шуурва. За дээвэр бол урт хой тэгээд хоёр дээврээдгийн хүмүүс мэдгэлгүй дээ. Тэгтээ яг би давхар